Эрүүл байна уу? Энд сумьяа. Тэгэхээр сүүлийн үед тураах бэлтгэл, биемжингээ бууруулах бэлтгэл, янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотойгоор зүрхний хэм алдагдах эмгэгний улмаас үзүүлж байгаа хүмүүс бол цөөнгүй байна. Яагаад гэвэл бид нар тураах бэлтгэл, биемжин бууруулах эмийг бол замраагүй хэрэглэж байна. Ялангуяа гарал үүслэн тодорхойгүй, ямар нэг нотлохоон суурилсан биш. Эмийн зөвшөөрөл аваагүй ч юм уу тэр эм бэлтгэлийг эмчийн заавар зөвлөгөөгөөр нэг нөгөө зөвлөх юм уу амд амтсан байдлаар хэрэглэх нь хэм алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэх, хэм алдагдал үүсэх болон бусад төрлийн хүндрэл цаашлаад эрүүл мэндээр хохирох явдал бол цөөнгүй ажиглагдж байна. Энэ зүйл бол гарын 13-нд багтсан хүмүүсийн үзүүлсэн шалтгаан нь нэлээд их олон тохиолдож эцсийн үндсэн дээр энэ зүйлийг ард иргэд маань сэрэмжлэж гарал үүслэн тодорхой нотлохоотой зүйлийг эмчийн заавраар зохистой хэрэглэхийг бол зүрхсэс нэмж миний бие бол туйлаас хүсэж байна. Яагаад гэвэл зүрхний хэм алдагдал бол сэрэл үүсэх, сэрэл дамжуулах, эмгээр сэрэл үүсэх эсүүдийн идэвхжүүлэх гэх мэт зүйлүүдийг тураах бэлтгэл дотор агуулгадах бодисууд бол дэмжиж эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тухайлбал тураах бэлтгэл гэдэг бол бодисын солилцоог идэвхжүүлэх, симпатик мэдрэлийн тонусыг нэмэгдүүлэх, шатаалтыг үр дүнтэй хийлгэхэд идэвхжүүлэх, өөх тосны солилцоог дарангуйлах, шээс хөөх гэх мэт эмүүдийн найрлага гэхээр агуулдаг. Ялангуяа гарал үүслэн тодорхойгүй нотлохоогүй бэлтгэлүүд бол энэ бодисуудыг бол цөөнгүй агуулдаг. Яагаад гэвэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их туун юм уу аль эсвэл замбраагүй хэрэглэх явцад бол зүрхний хэм алдагдал ихээр өсч хүндрэх магадaltaй болж байна. Тэгэхээр яагаад зүрхний хэм алдагдлыг үүсэх зүйлийг дэмжиж байна вэ гэхээр нэгдүгээрт нь бол тураах бэлтгэлд бол эпидрин бусад тийм идэвхжүүлэх симпатик мэдрэлийн тонусыг нэмэгдүүлэх бодисыг бол ихээр агуулдаг. Энэ нь болохоор зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэх, захын цуцыг агшаах, зүрхний сэргэл дамжуулах, инотроп үйлчлэгийг нэмэгдүүлдэг. Энэ нь жишээлбэл ковидын дараах баг зэргийн хэм алдагдал юм уу, аль эсвэл хэм алдагдлын удамшилтай юм уу, аль эсвэл хэм алдагдах үүсэл эрсдлийг бол нэмэгдүүлдэг. Яагаад гэвэл зүрх маань тодорхой эсүүдээс сэрэл үүсч тэр нь сэрлийн замаар дамжиж улмаар зүрхний булчин сэрэлд оруулдаг нэгэн жиг. Ингэснээр тулцламжтайгаар зүрх маань агшиж хүний биеийг цусаар шахдаг байна. Тэгэхээр энэ бодис болохоор эмгээр сэрэл үүсэлтийг нэмэгдүүлэх юм уу, эсвэл сэрэл дамжилтыг сайжруулах байдлаар зүрхний хэм үүсэлтийг нэмэгдүүлдэг. Улмаар зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой нөлөөлөл үзүүлж байдаг. За хоёрдугаарт нь бол кафеин ч юм уу, эсвэл никотин ч юм уу яг тэрнтэй төс ноотроп бүлгийн эмүүдийг тодорхой тунгаар агуулдаг энэ бэлтгэл. Яагаад гэвэл хүн идэвхтэй бодисын солилцоо эрчимжжээж цусан төхөөх тос юм уу, арсан дорх өөхний эсийг задарч жин хасахад нөлөөлдөг. За эдгээр бодисууд маань бодисын солилцоо эрчимжээд ирэхээр үнийгээ дагаад зүрхний бодисын солилцоо эрчимжиж булчингийн бодисын солилцоо эрчимждэг гэсэн. Зүрх маань өөрөө булчинлаг эргэтэн болохоор шатаалт үр дүнтэй хийхийн тулд зүрхний цохилтын тоо нэмэгдэж агших чадвар сайжирдаг. Үүнийгээ дагаад зүрхний сэрэл үүс 1 минутанд үүсгэх чадвар нэмэгдснээр, эсвэл сэрэл дамжуулах чадвар нэмэгдснээр энэ зүрхний үйл ажиллагаа идэвхждэг. Энэ нь мөн нөгөө сөрөг тал нь болохоор зүрхт ирсэх юм уу, тахикард үүсэх юм уу, эсвэл эмгэгээрс зүрхний сэрэл үүсгэх энэ зүйлүүдийг дэмжиж байдаг гэсэн. Ийм учраас суур байсан аль эсвэл үүсэх гэж байгаа зүйл маань бий болсноор зүрхний хэм
алдагдал үүсдэг, эмггээр одоо тусгуурын эртжилсэн нагшилт үүсдэг, ховдлын эртжилсэн нагшилт үүсдэг. Улмаар одоо тусгуурын жиргэнэ хүнд тохиолдолд бол одоо ховдлын тахикард юм ховдлын хим алдагдах байдлаар амь насанд нөлөөлөх үз одоо нөхцөл байдал үүсдэг. За 3 дугаарт нь болохоор энэ тураах бэлтмэлд бол шээсгүй химийг тодорхой тунгар агуулдаг. Ялангуяа гарал үүсэл тодорхойгүй, нотлохоогүй зүйл маань шээсгүй химийг агуулснаар хүн ингээд биеийн дотор цуснд байгаа шингэн эсдэг гадагшлуулснаар биеийн жим багасдаг. Энэ нь одоо би турч байна, миний биеийн жим буурч байна хэмээн хүмүүс төөрөгдөлд орох нь илүүтэй байдаг. Эдгээр шээсгүйх бэлтгэл маань одоо шээлгэлтийг бий болгосноор натрийг их хэмжээр хөөдөг. Натраад агаад калием хэмжээ буурах юм уу, эсвэл калий шээсээр алдах юм уу, кальцийн хэмжээ багасах байдлаар хүний цусны эрдэсийн солилцоонд бол нөлөөлдөг гэсэн. Өөрөөр хэлбэл цуснд дэх одоо хэвийн зохисдог хэмжээ байх электролит эрдэс маань хэвийн бус болсноор зүрхний хэм алдагдал үүсэх, хэм алдагдал одоо бий болох эрсдлийг одоо нэмэгдүүлдэг гэсэн. Жишээлбэл цуснд калий багасаад ирэхээр зүрх одоо хэм алдагдах эрсдэл хэдэх нэмэгддэг. Яагаад гэхээр одоо зүрхний эсийн дотн гадна цуснд одоо каль, натр, кальцийн оролцоотойгоор зохистой хэмжээнд байдаг. Тийм учраас цуснд калий багасхад бол одоо зүрхний сэрлийн үйл ажиллагаа өөрчлөлт явагдаж улмаар хэм алдагдал үүсэх эрсдэл нэмэгддэг. Хэм алдагдал шинээр бий болгох эрсдэл нэмэгддэг. Тэгэхээр энэ шээсгүйх бэлтгэлийг бол энэ гарал үүслэн тодорхойгүй, нотлохоогүй бэлтгэл бол тодорхой хэмжээгээр агуулдаг. Энийг ингээ хэрэглэхэд хэм алдагдал бас нэмэгддэг гэсэн. За 4-р нь болохоор одоо бамбоолчхан дааврын бэлтгэл ч юм уу аль эсвэл босоод одоо бочсон солилцоог идэвхжүүлэх бэлтгэлийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Энэ нь одоо зохистой хэмжээнээс их хэмжээгээр агуулсан. Улмаар бочсон солилцоо илүү хурдан явагдсанаар хүн одоо өөх тосны шатаалт явагдаж турах магадлал илүүтэй ажиглагддаг. Яагаад гэвэл бидний одоо залуу насндаа ингээд илүү их хилчлэгтэй хоол идсэн шингээгээ турч чаддгүй. Энэ нь бол бидний залуу наснд бол бочсон солилцоо одоо хижээл насныхаас илүү сайн явагдсантай холбоотой хэмээн үздэг. Тийм учраас одоо эдгээр бэлтгэл маань бочсон солилцоог хурдсгах, эрчимжүүлэх процессыг агуулдаг. Тухайлбал бол одоо тироксин гормон ч юм уу бамбоолчрахын дааврыг агуулснаар энэ нь одоо зүрхний одоо бусад эсийн бочсон солилцоог нэмэгдүүлдэг. Улмаар одоо зүрхний сэрэг чадвар сайжирдаг, сэрэл үүсгэх чадвар сайжирдаг. Улмаар эмгээр сэрэл үүсгэхийг бий болгодог. Энэ нь бас одоо зүрхний хэм алдагдлыг бас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх одоо эрсдэлтэй байдаг. Тийм учраас одоо бочсон солилцоог эрчимжүүлэх, хурдсгах одоо зүйлүүд нь бас ингээд сөргөөр нөлөөлждөг гэсэн. За 4-р хүчин зүйлд нь болохоор цуснд хөөх тосыг багасгах өөх тос шинээр нийлэгчхийг саатуулах юмнуудыг тодорхой хэмжээгээр агуулдаг. Энэ нь бол одоо жишээлбэл өөх тос гаднаа шимэгдэх эсвэл ингээд одоо элхэнд өөх тос нийлэгжих улмаар энэ холестерин бага нэвтрэлтэй липидийн хэмжээг буулгаснаар магадгүй одоо арсан доор хөөх эдийн одоо хэмжээ багасхад нааштай нөлөөлдөг учраас эдгээр буцууд маань бас тодорхой хэмжээгээр зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж байдаг гэсэн. За эдгээр хүчин зүйлүүд маань одоо зүрхний сэрэл шинээр үүсэх, эмгээр үүсэх, хэм алдагдал одоо баг зэрэг ажиглагддаг байсан бол эрчимждэг. Улмаар одоо амь насанд нөлөөлөх үүс одоо тусгуур болон ховдлын хэм алдагдал үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн. Тийм болохоор энэ зүйлийг бол одоо нийт артер гэдэг та бүхэндээ тайлбарлаж хэлмээр байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс ч юм уу биеийн жингээ бууруулах зорилгоор гарал үүслэн тодорхойгүй, ямар нэг нотлохоогүй, эмчийн заавраар бус байдлаар хэрэглэх магадлал их өндөр байна. Ялангуяа бид нарын одоо урд ард хөрштэй холбоотой болохоор эмийн бүртгэгдээгүй янз бүрийн бэлтгэл орж ирэх. 2-дугаарт нь одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэрийдлэр одоо сүлжээний бэлтгэл ч юм уу янз бүрийн бэлтгэлүүд орж ирэх. 3-дугаарт болохоор мицээр байж одоо түнх хэтрүүлэн хэрэглэх
замраагүй хэрэглэх зүйл нь бол зүрхний хэм алдагдах эрсдлийг бол хэд дахин нэмэгдүүлж байна. Тэгээд сүүлийн үед бол энэ зүйл бол бас ажиглагдах боллоо. Яагаад гэвэл ховдлын хэм алдагдал, ховдлын одоо дараалсан хэм алдагдал үүсэх, тосгуурын жиргэнэ үүсэх, тосгуур болон ховдлын эртчилсэн агшилт бол үүсгэд эдгээр бэлтгэлүүд бол бас нөлөөлөх том хүчин зүйл болж байгааг бас үгүйсэхгүй. Тийм учраас ард иргэд маань нотлохотой, гарал үүслэн тодорхой зөвшөөрөл авсан зүйлийг мэрэгжлийн эмч юм уу тэр хүмүүсийн одоо тусламжтайгаар тодорхой хэмжээнд хэрэглэхийг бол зөвлөж байна. Ер нь бол тураах бэлтгэл гэх мэт одоо айхтар зүйл ер нь байдаггүй юм доо. Ер нь бол хүн өөрөө гаднаас орсон илчилгээ багасгаж улмаар тэр илчилгээг зарцуултыг нэмэгдүүлэх байдлаар биеийн жингээ бууруулах гэхээс биш ямар нэг шатаалт явагдахгүй аль эсвэл гаднаас оршиж байгаа илчилгээг бууруулахгүйгээр туран гэдэг маань өөрөө эрүүл бос туралт. Тийм учраас та бүхэн эрүүл мэндтэй одоо нотлохотой гарал үүслэн тодорхой зөв зүйлийг одоо хэрэглэж хандахыг бол хүсэж байна. Тэгээд Монгол хүний одоо хоёр сул тал байдаг дөө. Нэгдүгüрт нь бол нүүдэлчин соёлтой учраас одоо мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авахаас илүүтэйгээр нэгээс нөгөндөө зөвлөх, амт амтсан байдлаар эрүүл мэндэд хандах магадлал бас ажиглагддаг. Хоёрдугаарт нь бол эрүүл мэндийн боловсрал буюу эрүүл мэндийн өөрийнх нь мэдлэг бол бас тааруухан байдаг. Өөрөөр хэлбэл энэ бэлтгэл хаанахын ямар үйлчилгээтэй хэрэглэхээр ямар эрсдэлтэй үйлдэл нь юу гэдгийг тунгаан бодохгүйгээр үр дүн өсч идэг гэсэн. Энэ зүйлийн нөлөөгөөр л одоо Монгол хүн эрүүл мэндтэй одоо зүгээр байсан бие организмаа өвчин үүсгэх юм уу, хүндрэх юм уу тэр зүйл бол ажиглагдж байна. Тэгэхээр та бүхэн цаашаага бас энэ лайв үүссэн бол дамжуулж хэлээрэй. Мөн энэ зүйлийг бас авах гих ухаанаар хандаж зөв ойлгоорой. Ер нь бол буруу зүйл яриаггүй хэмээн эмч миний би бодож байна. Тэгэхээр та бүхэн асуух зүйл байвал сумын эмч миний би одоо та бүхний асуултанд бол хариулъя. За тэгээд мэрэгжлийн ийм одоо эрүүл мэндийн боловсрол олгох контент, ном, эмч нар маань энэ эрүүл мэндийн боловсрол олгох ард иргэдэд зөв зөвхөстэй мэдээлэл олгоход бол сүүлийн үед бол ихээр ажиглагдах болсон. Ялангуяа одоо эрүүл мэндийн боловсрол олгох яг мэрэгжлийн хүн бичсэн номнууд бол ихээр гарч байгаад бол миний би их баяртай байна. Энэ зүйлийг бол одоо мэрэгжлийн амбиц попрок гэхээсээ илүүтэй ард иргэдэд одоо эрүүл мэндийн боловсрал мэдлэг олгох нь хэрэглэгч буюу ингээд нотлохоон суурилсан ангаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй ховь нөмөр оруулдаг шүү гэмээр одоо мэрэгжил нэгт нөхөдтэй уриалмаар байна. Тийм учраас одоо энийг сонсож байгаа хүмүүс маань мэрэгжлийн одоо хүний зөвлөмж зөвлөгөөг дахин хичээгээрэй. Бүр болохгүй бол одоо мэрэгжлийн эмчэд үзүүл зөвлөгөө авах нь бас чухал ач холбогдолтой шүү гэмээр хэлмээр байна. Тэгээд энэ тураах, биеийн жим бууруулах бэлтгэл маань хэм алдагдал үүсэх, хэм алдагдлыг эрсдлийг нэмэгдүүлэхэд одоо тодорхой хэмжээгээр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм болов уу? Ялангуяа гарал үүслэн тодорхойгүй, нотлохоогүй, тун одоо зохисгүй хэмжээгээр хэрэглэх эрсдлих өндөр байдаг учраас энэ зүйлийг та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс тайлбарлан хүргэж байна. Тэгээд та бүхэн асуух асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд та бүхэн их орондоо эрүүл хэм маягаа зөв уурлаж Монгол хүн 88 наслын Монгол бүрт төрт гарыг гээд энэ номыг уншиж сонирхвол интернет эсвэл надтай холбогдож байгаа авч болно. Үнэн бол 30,000 төгрөг гэдэг. Ийм учраас та бүхэн уншиж нотлохоон сүрсэн өдийг хүртэл ангаах ухаан хөгжиж зөв зүйлийг одоо бий болгож буруу зүйлийг одоо хөгжүүлэхгүй байдлаар нотлохоон сүрсэн ангаах ухаан хөгжиж ирсэн. Ийм учраас энэ зүйлийг бол та бүхэн түгээн дэлгэрүүлж их орондоо эрүүл хэм маягаа урлаж Монгол хүн 88 наслын Монгол бүр тэтгэврт гарыг гээд энэ удаагийн лайв өндөрлөж байна. Тэгээд та бүхэн эрүүл мэндтэй
Ямар нэг юм бэлтгэл хэрэглэх гэж авал гарал үүсэл нь тодорхой, нотлохоотой, мэрэгжлийн эмчин зөвлөгөөний дагуу аль эсвэл тодорхой зөвшөөрөл авсан одоо зүйлийг хэрэглэхийг бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Тийм учраас дахиад хэлэхэд монгол хүн бол ийм нүүдэлчин соёлтой, суурин соёлтой биш. Энэ ямар сул талыг бий болгодог вэ гэхээр мэрэгжлийн хүн нотлохоотой тийм зүйл гэхээсээ илүү амд амтсан одоо саахалтай хэрэглүүл би болох юм байна гэж бодох ч юм уу. Тиймэрхүү байдлаар альва зүйлд хандах, ялангуяа эрүүл мэндтэй хамтах зүйл бол нэг талтай ер нь бол давуу тал агуулдаг юм шүү гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас эрүүл мэндтэй одоо хэрэгжилж байгаа эм бэлтгэлийг хэрэглэхдээ гарал үүсэл нь тодорхой, нотлохоотой, эмцийн заавраар зов зохистой хэрэглэхийг бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд та бүхэн асуулт байвал комент хэсэгт бичээрэй. Эм чинь бол одоо хариулах болно гэдгийг хэлмээр байна. За лайв бол хадгалагдана. Гэхдээ 30 хоног болоод устдаад байна. Гэхдээ YouTube сувг байгаа Сумья MD-гээ. Тийм учраас YouTube сувгаас та бүхэн сонсож болно. За тэгээд Монгол хүн 81 насны Монгол бүр тэтгэврт гарыг гээд энэ удаагийн лайв өндөрлөж байна. За тэгээд амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй.